Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Солонгос хэлийг дуугаар сурах цаг маань эхэлж байна. Тэгээ намайг таньдаггүй хүмүүст өөрийгөө танилцуулахад дуулахур зүйн багш, дуучин, ая зохиогч Мягмар Сүрэн байна. За, би Сөүлд ажиллаж амьдардаг. Тэгээд Солонгос хэл сурах хүмүүс маш их байдаг. Ялангуяа Солонгос дууг бас сурч өөрийгөө гоё илэрхийлж сурахад та бүхэнд энэ цагийг би зориулж байна. За, би нэрээ хэсэг сая энэ цагаа гаргаж амжаагүй та учир нь манай амьдардаг дүүргийн дууны тэмцээн болсон. Тэнд 100 оролцогч ороод би энд байнга амьдардаг хүний хувьд оролцсон. Гадаад хүн бол надаас өөр байгаагүй. 2 шаттай зохиогдоод тэгээ би Сараамангуд Будаа Арам даваа буюу хүн цэцгнээс жил үзэсгэлэнтэй гэдэг маш гоё ритмтэй маш гоё дуугаар оролцоод 2 дугаар байранд орсон. За, ер нь бол гадаад хүн гадаад хэлээр хэлийг сураад хичнээн сайн сурсан байсан. Ер нь гадаад хүн гэж мэдэгдээд идэг тийм ээ. Харин дууны давуу тал болохоор зэрэг аялгаундаа гоё ингээд хучигдаад тэгээд ер нь бол намайг тэр дууссаны дараа 2 дугаар яг байр авахад нөгөө сэтгэлдээ хэлэхэд хөтлөгч нь та гадаад хүмүүс юм уу гэдэгсэн шүү дээ. Тэгээ би ямар ч байсан миний хэллэг илт бүр амар гадаад байгаагүй байна гэдэг айгу урам авсан. За, тэгэхээр зэрэг ер нь дуу бол хэл сурахад хамгийн маш гоё тохиромжтой, сонирхолтой, хүн ядрахгүйгээр сурах юм боломжтой байдаг ийм зүйл учраас би энэ цагийг зориуд гаргаж байгаамаа. Солгой олоотой гэж боддог хүмүүс байсан ч гэсэн ер нь бол дуулах боломжтой гэдгийг бас миний шавнар маш сайн мэддэг болсон. Тэгээ сая онлайнаар явагдсан 1 сарын сургалт маань амжилттай өндөрлсөн. Тэгээ манай сурсан шавнар маань сая миний энэ уралдаанд орсон дуу хүртэл сураад над руу дуулаад явуулсан мэлээ бичлэгээ. Тэгээд Сөүлд болохоор миний дуулахур зүйн ганцаарчилсан хичээл бол явагдаж байгаа. Онлайнаар бас ганцаарчилсан хувьчилсан хичээлүүд явагдаж байгаа. Тэгэд энэ сургалтын дуулахур зүйн хичээлийн цагийн ихэнд дандаа хоолой дасгал явагддаг. Одоо бол Сөүлд бас өглөөгөр байна. 11 цаг болж байна. Тэгээд хоолой маань бол яг бүрэн сэрэг байгаа. Гэхдээ ямар ч байсан хоолой дасгал хийнгүүт бол дуулах боломжтой болоод явчихна. Тийм учраас та бүхэнтэйгээ хамт бас хоолой дасгал хий. Тэгээ та нар мань дагаад дуулаарай. Энэ өнөөдрийн дуу маань болохоор жоохон ритм хэмнэл сайтай ийм дуу байгаа учраас би нэг дасгалаа болохоор зэрэг илүү жоохон гийгүүлэгч гişгэ хурдан хэлдэг ийм дасгал явууч. Мигигигио 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 шидэд өгөөрэй за. Мигигигио мигигигио. За, гэд өнөөдөр цаг маань жоохон бага байгаа. Тэгээд би дасгал ер нь бол хичээл дээр бол доор хаяж 15 минут дасгал уншдаг. Янз бүрийн дасгалууд. За, тэгээд дунд орё. Өнөөдрийн дууны маань нэр Тун банжа. Хамтрагч гэсэн утгатай. Гэхдээ энэ дуун дээр бол ханимн гэсэн утгатай орсон. За, дуучных нь нэр болохоор Тэжна гэж алдартай дуучин байгаа. За, Каю гэдэг нь болохоор манайхаар болохоор цохиолын дуу шиг тийм дуунуудыг Каю гэж хэлдэг. Каю цохиолын дуу. Дууны маань нэр Тун банжа. За, эндээс өнөөдөр энэ дууны нэг онцлог тал нь болохоор зэрэг нэг бадгийг 3 бадаг ингээд давтаа дуулсан. Солонгосын бүх ард түмэн мэддэг ийм дуу байгаа. Саяхан энэ дууныхаа түүхийг Тэжна дуучин телевизээр ярьсан байсан. Тэгээд эхэндээ бол арай өөр байжсэн. Өөр зориул одоо нэг хандаа биш арай өөр нэг итгэл үнэмшлийнхаа
бурхан зориулсан ийм үг бол байсан. Тэгээд тэрийгэ нэг л үгийг нь солиод дуулсан гот каю буюу нийтийн дуулсан байна лээ. За энэ дуунаас сурах үг болохоор зэрэг таншин гэдэг үг байгаа. За таншин гэхээр та гэсэн үг. Гэхдээ солонгос хэлэнд бол манай монгол хэл шиг та гэдэг үгийг хинт ч ингээ хандаад хэлждэг биш. Таншин гэдэг үг зөвхөн одоо хандаа өөрийнхөө одоо гэр бүлийн хүндээ хэлдэг. Харин багшаа та гэд хэлэх ч юм уу ямар нэг үнд ахаа та гэж хэлэхэд бол таншин гэдэг үгийг огт хэрэглэдэггүй. Ер нь хүмүүс ингээд нөгөө муудалцах үедээ ч юм уу бүр хэрэлдэх үедээ таншин мундэч гэдэг юм уу те одоо чи юу юм бэ ч гэдэг юм одоо өөрөө хинбэ мэнбэ иймэрхүү утгатай хэрэглэдэг учраас энэ үгийг энгийн хэрэглээнд хэрэглэхээс бол ер нь цааргалсан дээр. За дууны үг маань таншин은 나의 동반자 гэж эхний мөрөн таншин은 та бол 나의 миний 동반자 하니마 영원한 나의 동반자 뭉힌 미니 한 내 생애 최고의 선물 내 гэхээр миний 생애 амьдралын насны гэсэн үг. 최고의 최고 гэх юм бол хамгийн одоо мундаг нь гэсэн үг. 최고의 선물 гэхээр хамгийн одоо сайхан бэлэг 당신과 만남이었어. тантай одоо уулзсан тэр уулзалтайс юм аа. 잘 살고 гэдэг нь сайхан амьдрах мус 사는 건 муухай амьдрах нь 타고난 발자지만 одоо 타고난 гэхээр төрөлхийн гэсэн утгатай. 발자지만 төрөлхийн одоо хувь тавилан аз юмаа гэсэн ийм утгатай орсон байгаа. 당신만을 사랑해요. таныг л зөвхөн хайрлана. 영원한 동반자요. мөнхийн хань минь гэсэн ийм утгатай. Энийг ерөөсө 3 бадаг дуулсан байгаа. За тэгэхээр энэ дуунаас саяны одоо энэ хідэн үгнүүд баг бүгдээр ингээд цээжлэхэд айгүй олон үгнүүдийг бол мэддэг болчлаа тийм ээ. За үгээ бол жоохон хурдан хэлэх хэрэгтэй. За төгсгөлдөө болохоор зэрэг 영원한 동반자야 동반자요 гэдэг үгийг 2 3 удаа давтаад хэлчихэж байгаа. За би энэ одоо болохоор би эмхтэй код дээр явж байгаа караокены хөгжмийг сонгосон. YouTube-ийн бичлэгийн дор ер нь тэр линкийг оруулчихъя бодож байна. За тэгээд эрэгтэйчүүд ер нь бол нөө тэжна дуучин өөрөө эрэгтэй хүн учраас караокены ихэнх дуунууд бол яг эрэгтэй хүний хоолой зориулагдсан байгаа. За ингээд дууга сонсоод аялгаугаа эхлээд цээжлээд дараа нь үгээд давхар хамт явчаарай. Манайхаа лайк, subscribe надад дурмгоорой. Надтай хамт байгаа танд баярлалаа. Бүгдээ хамт дуугаас. Яа, одоогч аюу хүчтэй. Дуугуудаа дэс дугаас орж манаас хамт хийгээрэй. 당신은 나의 동반자 영원한 나의 동반자
хүсье. Баярлалаа.